бүлэг 100% санал нэгдсэн. Энэний дараа мөн өдрөө хууль зүйн байнгын орооны хуралдаан болж хуралдаанд оролцсон гишүүдийн 90% нь Монгол Улсын ерөнхийлөгчийн хоргийг хүлээж авах боломжгүй гэдэг ийм шийдвэр гаргасан. За Монгол Улсын сангийн сайд Чимдийн Хурлбаатарыг засгийн газрын гишүүнээр томилсон улсын хурлын шийдвэрийн тэр хэсэгт тавьсан хоргийг одоо бүлэг хууль зүйн байнгын ороо хүлээж авах боломжгүй гэсэн санал шийдвэрүүдийг гаргасан байна. За хууль зүйн дагуу үзэх юм бол эдийн засгийн төсвийн байнгын ороо хуралдаж мөн ерөнхийлөгчийн хоригтой холбоотой асуудлаар төсвийн байнгын ороо шийдвэр гаргах учиртай. Харамсалтай нь өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдрөөс хойш өнөөдөр хүртэлх хугацаанд төсвийн байнгын орооны эрц одоо бүрэлдэхгүй байгаагаас төсвийн байнгын ороо дүгнэлтээ гаргаагүй учраас өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар ерөнхийлөгчийн хоригийн асуудлыг авч хэлцэх хууль эрх зүйн одоо нэг боломж бүрдсэнгүй гэдгийг өглөө хуралдаанд гаргалагч мэдгдсэн. Өөрөөр хэлбэл төсвийн байнгын ороо уултж байж ерөнхийлөгчийн хоргийг хүлээж авах гэсэн асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар үндсэн хуулийн хуулийн заасны дагуу 66.6-аас дээш хувийн саналаар хоргийг хүлээж авах гэсэн асуудал шийдвэр улсын хурд гаргав. Тэр 32-33 гэж хуваагдаж бүлгийн хурал гэж ер нь хийгээгүй. Энэ 5 дахь өдөр бүлгийн эрц одоо хангалттай төвшөнд байсан. Бүлэг дээр үл ерөөсөө ерөнхийлөгчийн хоргийг хүлээж авахгүй байя гэдэгт шийдэл төрсөн. Шалтгаан нь тавьсан хориг тавьсан үндэслэл нь хууль зүйн тийм үндэслэхгүй байна гэдэг ийм шийдэл төрсөн. Тэрнээс хойш өөрөө ч асууж байцлаа дахиж бүлэг 33-аараа 32-аараа тэгж хуралдсан. Би л одоо эсвэл сонсоогүй юм уу? Аль ч тийм бүлгийн хуралд нь ороогүй байна. Бүлгүй шийдвэр гаргацсан. Одоо төсвийн байнгын ороо хуралдаанд шийдвэр гаргана. Төсвийн байнгын орооны шийдвэр, хууль зүйн байнгын орооны шийдвэр хоёр зөрүүтэй тохиолдолд хууль зүйн байнгын орооны санал дүгнэлтийг үндэслэж чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг эзлэх. Ийм л одоо тэгтэй. Баярлалаа.